угаас энэ мэрэгчлэр ингээ явна. Насаараа л ажиллах гэж бодоод байгаа. Тэгэнгүүт энэ ч ингээд тэр үндсэн юм нь яваад байгаа болохоор дунд хөтөлбөрүүд нь бол гайгүй даагтал солихгүй. Одоо дипломын багш гэж ярьж байгаа. Эндээс одоо тэр багш руугаа аплай гэдэг үү эсвэл очоод та багшаа олдог гэсэн үг юм бол та Монголд байхдаа бас магистр сурчихсан байсан гэсэн үг. Эсийн дээр бас нөгөө юуг дурдах вэ гэдэг нь аюул чухал. Өөрийгөө дурдах уу эсвэл бас бусад нэг зүйлсүүдийг дурдах уу гэдэг ч юм уу тийм ээ. Тэр талаас. Баярлалаа. Хэрэглээний шинжилгээний салбараар энэ сургуульд одоо яаж сонголтоо хийж бас чамаа яаж сонгож авсан бэ гэдгийг дэлгэрүүлж ярьж өгөөч. Нэлээд тэр судалгааныхаа чиглэлийг нэлээд нарийнсан л да. Улам нарийн болоод байсан. Тэгээд зүгээр нэг 2 жил сурах талаар биш. Зөвхөн зөвхөн насан турш болоод өгүүлбэр зүүн рүү ороод тэгэнгүүтээ өгүүлбэр зүүн дотроо бас арай нийлмэл өгүүлбэр тал руугаа ороод эсвэл өгүүлбэрийн гишүүдийн байрлал тал руугаа ороод тэгээд судалгааны чиглэл маань сэтгэл маань нарийнсах тусам илүү бодиттой болоод тэгэхээр маань болоод хэсэг туссан гэж бодож байна л да. Зүгээр нөгөө эсрэг биш яг шинэ чадвараа харуулсан 2500 орчим мөнгөтэй 2 материал үзүүлэх ёстой, өгөх ёстой. Тэр хоёр хамгийн том асуудал байсан л да. Өөрийн зорилго нь тодорхой, юу хийх гэдэг мэдж байгаа тийм шулуухан байдал илүү үнцгтэй болоод байгаа гэж анзаардаг байна. За Оксфордын их сургууль болохоор 3 тодорхойлолт шаарддаг. Тэгээд гурвангийн академик тодорхойлолт гэж юу үздэг. Гэхдээ яг сүүлийн нэг нь бас ер нь ажлын туршлагатай ажиллаж авч болдог. Тэгээд тодорхойлолт бол мэрэгчлэлтэй, зорилготой холбоотой өстой. Тийм учраас би мөн сурч байхдаа хичээлийн авч ирсэн багш нараас авсан л да. Англид сурахын давуу тал бол богино хугацаанд нөгөө зэрэг эзэмших боломжтой. Тэгээд манай хөтөлбөр бол яг 10-аас 12 сарын хугацаатай буюу яг 1 жил болно. Эхний семестр 3 эсэ бичүүлнэ. Дараагийн семестр бас 3 эсэ бичүүлнэ. Тэгэхээр нийт 6 эсэний дүн орно. Дипломын ажил нэмэгдээд ийм л одоо бидний анх гарсан хүмүүс төгсөж гарна. Би нөгөө 2 тэтгэлэгт зэрэг явж байсан л да. Чэрнэг гэдэг нөгөө Английн засгийн газар тэтгэлэг байгаа. Тэгээд би өмнө тэр тэтгэлгээс нэг нотолж байсан байхгүй юу? Тэгэхээр ер нь тэтгэлгүүд ч бас их олон тал хардаг болохоор миний зарим юм дутаад ер нь бол хасагдах магадaltaй гэдгийг мэддэг болохоор веб плант орсон л байж л. Тэгээд веб план нь болохоор Монголын засгийн газрын тэтгэлэг байсан. Хэрэглээний хий шинжилгээний салбар гэхээр одоо хий шинжилгээний салбаруудаас бол хамгийн хэрэглэгдэх, хамгийн хэрэглэлт хэрэгцээтэй байх салбар юм шиг байна. Тэр уул нь тэрийг одоо заах талаас, компьютер төрхний хэрэглэх талаас гэдэг юм яг хэрэглээнээр авч үзэж байгаа учраас гэтэл бол суралцагч бас цөөхөн байна уу? Ер нь энэ нөгөө энэ жилээс арай их хүн авч байгаа гэдэг одоо яг ажил хөтөлбөрөөр сурч байгаа 34 хүн байгаа. Тэгэд энд нөгөө магистрт сурч байсан хүний үед бас одоо нанаа очиод магистрт сурахад мөсөөс боловсрол эзэмшлийн давуу тал юм уу, сул тал юм уу тий харьцуулаад үзэхэд ямар вэ? Монголын шинжилгээ хөтөлбөрийг дүүгээд явсан. За тэгэхээр тэр бол одоо маш том давуу тал болдог. Нэгдүгээр миний анзаарснаар ер нь Монгол хэл дэлхийд улмал онцгой болж ирж байна. Монгол хэлний талаар монгол хүн гэмтэлтэй тэрийг нь одоо таашаах асуудал зөндөө гарч ирээд энэ дээр хариулт мэдлэгтэй байх гэдэг бол маш том давуу тал байна. Шантарч ийсэн үү? Хэрвээ шантарч ийсэн бол яаж өөртөө урам зориг өгч юунаас урам зориг авдаг гэсэн? Цуцшгүй, нэвтэршгүй байсан нь авчирсан болохоос биш. Нөгөө хүмүүстэй ингээд ашгүй нэг орчлоо шүү орох гэж зовсон уу? Би бол зовсон гэж ярихэд надтай тэгж хайж ярих хүмүүс орохгүй юм шиг бэ. Шал өөр орны шалтай өөр системээр яваад орсон хүмүүс юусэн энэ нэг зовлон нэг л ойлгохгүй л дээ. Тэгээд Оксфорд бол яг тэр тал дээр нэлээд хэрэгүүлэгч юм байна л да. Яг AI-ыг одоо хичээлээ авахгүй тэгээ оруулах бид нар бүгд нөгөө ChatGPT-ийн нэг сургалтын аккаунт өгчтэй байна. Бүрэн хэрэгтэй. Талхалтны ашиглаж болохгүй болохоос бусад талаар бол одоо нэг
бид нар цаашдаа бүгдөө AI-тай хамт амьдрах учраас энийг дэмжих маягтай нэлээд ашиглаж байна л да. Тэгэхээр нөгөө AI ашиглахгүй хүмүүс болохоор эндээс хосхгүй байгаа байхгүй юу? Амар олон боломж байгаа. Одоо Дуарт маань хятад судлаач олцсноо.